Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт эцэг эхчүүд буюу сурагчид та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Би шинэ нэрийн сургуулийн биологийн багш нар мандах байна. Өнөөдөр би та бүхэнд Кембрижийн IGCSE 0610 хөтөлбөрийн биологи хөтөлбөрийн онцлог, сурагчдад олох боломжуудын талаар танилцуулъя. IGCSE биологийн хөтөлбөр нь амьд биеийн онцлог, тэдгээрийн дотоод амин чухал процессуудыг гүнзгийрүүлэн судлах зорилготой юм аа. Бид хичээлийн явцад онолын мэдлэгийг нотлохоон суурилсан туршилтаар баталгаажуулж, шинжлэх ухаанч тайлбар өгч сурдаг. Бид зөвхөн юу вэ гэж асуугаад зогсдоггүй. Яагаад, хэрхэн, үр дүн нь юу болох вэ гэдгийг судалж, энэхүү учир шалтгааны холбоог олж тогтоох нь сурагчдад аливаа зүйлийг системтэйгээр ойлгож, гүн бат мэдлэг эзэмшихэд тусалдаг. Сургалтын явцад сурагчид график унших, дата анализ хийх, лабораторийн ажил гүйцэтгэх зэрэг практик чадваруудыг олж авдаг. Мөн хэмжилт хийх, туршилтын алдааг үнэлэх, логикоор сэтгэх зэрэг нь бидний сургалтын салшгүй нэг хэсэг билээ. Цаашид ахлах ангидаа AS болон A-level хөтөлбөрийг сонгон судалснаар дэлхийн шилдэг их сургуулиудад орох үе таалга нэгдэнэ. Энэ нь анагаах ухаан, биологи, биотехнологи, генийн инженерчил зэрэг орчин үеийн эрэлттэй мэргэжлэр сурахад гүн бат суурь болдог. Түүнчлэн молекул биологи, байгаль орчны шинжлэх ухаан зэрэг шинжлэх ухааны олон салбарт амжилт гаргах давуу тал болтгоо. Энэхүү хөтөлбөрийн сурагчдад сонирхолтой эрэл хайвал хийх, судалгаа шинжилгээний ажилд бие даан оролцох боломжийг олгодог. Мөн гадаад дотоодын уралдаан тэмцээнд оролцож, олимпиадад оролцож, өөрийг нь сорих боломж үргэлж нээлттэй байдаг. Шинжлэх ухааны гайхамшигт ертөнц зуур хамтдаа аялж, ирээдүйн амжилтын үндэт суурийг хамтдаа тавьцгаая.